Сайн байцгаана уу? Чи Crime Sog байна. За энэ удаагийн хэрэгээр би нэгэн охины харамсалтай түүхийг ярьж өгье. За энэ охиныг Назан Диде Оло гэдэг. Назан нь 1995 оны 4-р сарын 8-нд Туркийн Текирта хотын Чорлу дүүрэгт Диде Ологийн гэрт анхны хүүхэд болж мэндэлсэн. Гэр бүл нь дундаж орлоготой хөдөлмөрч охиноо ирээдүйд сайхан амьдруулахыг хүсдэг жирийн нэгэн айлсан. Хүүхэд нас нь тайван, асуудал багтай дараахан өнгөрч ээж аваагаа түшиж өссөн. Назан үргэлж зөөлааштай, хичээлдээ дуртай, ангийнхантайгаа сайхан сэтгэлтэй охин гэж нэрлэгддэг байсан. Насан туршдаа бусдад тусалдаг ажил хийхийг мөрөөддөг байсан тэрээр агаахын чиглэлээр сурахаар шийдсэн. Гэхдээ энэ сонголтын түүнд гэр бүлээсээ холдох шалтгаан болсон. Учир нь сурах сургууль нь Стамбул хотод байдаг юм байна. Тиймээс Назан 15 нас хүрмөгцөө гэр бүлээ орхиж Стамбул хот руу амьдрахаар явсан юм байна. Тэгээ Стамбул хотод Назан нагц хичээндээ амьдарч эхэлсэн ч том хотын амьдрал жижиг газар өссөн охинд ихэнхдээ маш хэцүү байсан. Учир нь Стамбул бүр маш том хот, тэгээд маш олон дүүргүүдтэй, маш олон соёл, маш олон төрөл төрлийн хүмүүс, гадаад хүмүүс гэд нийт ер нь 30-аад сая хүн оршин суудаг. Назан гэрийнх нэгээ санаад ээжтэйгээ байн гоцараад ярьж үлдэг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ чинь орчиндөө тасаад өөрийн амьдралын хэмнэлтэй болж эхэлсэн. За ингээд явж итэл Назан сургуулийнхаа 4-р курсын үеийн Умут Перкутай гэдэг залуутай танилцсан. За Умут нь анхнаасаа л сургуультай олонний анхаарал донд байдаг, өөртөө ихтэй, тэгээ охидтой ээлдэг харьцдаг, загварлаг хувцалдаг нэг тийм залуу байсан. Тэр өөрийгөө хүмүүст хөндлөлөх дуртай, хяналтаа алдах дургүй. Харин Назан эсрэгээрээ зөөлөн, бусдыг тайвшруулдаг, тийм хүмүүстэй төрчлөхөөс зайлсхийдэг нэг юм байсан. Гэсэн ч тэд хоорондоо нэлийн татансаж үнэхээр аз жаргалтай байдаг байсан. Умууд сургуулаа төгссөний дараа Назантай холбоотой хിവэрээ харилцаагаа үргэлжлүүлээд явж исэн. Умууд Назан руу байнга мессежээд уулзах бүртээ ингэж цэцэг өгж хамт кино үзэн зүгээр л гэд гудамжаар алхаад ярилцах дуртай байсан. Тэр үед Назан өөрийгөө маш хамгаалагдсан, хайрлагдсан, нэг тийм аз жаргалтай хар мэдэрдэг байж тэдний харилцаа 2-3 жилийн турш үргэлжилж тэр хооронд Назан сургуулаа анагаахын мэдээ алдуулагчийн туслахт мэргэжлэр төгссөн. Тэгээд ажилд орж Стамбул хотод бие дааж үргэлжлүүлэн амьдрахаар шийдсэн. 2018 оны 4-р сарын 8-нд гэрийнх нь Назаны 23 насны төрс өдрийг тэмдэглэхээр Стамбулд ирж бөөнөрөө 70 эрэг дээр зургаад харуулж зугаатай өнгөрөөсөн. Мөн Назаны гэр бүлийнхэн Умутын аав ээжтэй уцаараад хоорондоо танилцсаасан юм бэлээ. Тэгээд Назаны гэрийнх нь нутаг буцсны дараа ээж нь өдөр бүр уцаар ярихдаа хоол идэж гэнэ үү, ажил дээрээ ачаалттай байна уу гэж ярахт нь охин дандаа сайн байгаа ээжээ, бити санаа зов, би үнэхээр аз жаргалтай байгаа энд гэж хэлдэг байсан. За ингээд 5 хоногийн дараа буюу 4-р сарын 16-ны үүрийн 4 цагийн үед ээжд нь танихгүй хүнээс дуудлага гарсан. Танихгүй дугаар болохоор нэг их тоогоогүй. Тэгээд дахин залгаад байсан чинь нөхөр нь буюу Назаны аав нь хурж ирээд уцыг нь авч уцны цанс нэгэн эрэгтэй хүн охин чи асуулт орсон. Яаралтай эмнэлэг дээр ирээ гэж хэлсэн байгаа. Тэгээд тэр даруйд тэд замдаа гарч шүнжин тавхисаар Стамбулын эмнэлэгт ирсэн. Тэд охиноо машины асуулт орсон гэж анх бодож исэн мэлээ. Харин эмнэлэгт очиход эмч охиныг нь маш хүнд байгаа. Тэгээ зүрх нь хэд зогссон, бид чадах бүхнээ хийж байгаа гэж хэлсэн. Тухайн үед Умутын гэрийнхэн ч гэсэн ирсэн байсан. Тэгээд тэд маш харамссан байдалтай Назан гүрнээс унчихжээ гэж хэлэхэд нь ээж нь сонсоод маш их зочирдож нэг л итгэж өгөхгүй байсан. Назан 2 хоногийн турш амьсгалын аппарат зүүсэн ухаангүй байдалтай хэвтжсэн. Тэгээ ээж нь охиныхон гараа сатгаад миний охин юу болсон юм бэ? Сэрээд ээжтэй хэлээд өгөөч дээ гэд хэлэх яг тэр мөчт нь охин нь нүдэ нээсэн ч ганц ч үг хэлж чадалгүйгээр зүрх нь дахин зогссон. Тэгээ энэ үед эмнэлгийнх нь чадах ятгаараа дахин орлого хийж охиныг сэхэн амьдруулах гэж хичээсэн. Гэвч 2 хоногийн дараа энэ хүн Назан охин 23 настайдаа өөд болсон. Ингээд Назаны хөлийн дараа бүх хүмүүсээс мөрдөн байцаалт авч шалгалтууд хийж эхэлсэн. Умутыг эхний ээлжинд баривчилж Назан өөрөө л үсэрчихсэн гэхээс өөр ямар ч тайлбар өгөлгүй байсаар хэдэн цагийн дараа суллагдсан юм байна.
Үүнийг сонссон ээж нь их л бухимдаж умуутыг анхнаасаа л сэжгэлдэг байснаа мөн эргэн тойрны найзууд нь умууд Назааныг үе үе заддаг байсан гэж цагдаа нарт мэдүүлэг өгсөн. Яг юу болсон бэ гэхээр нэг өдөр ээж рүү эмнэлгийн ажилтан залгаад охин чинь байн хүчирхийлэл төртдгөө. Тэгээд үүнийг нь би зүгээр хараа сууж чадахгүй нэ гэж хэлсэн байгаа. Тэгээд Назааны найзууд нь ч гэсэн умууд Назааныг хянаж, эрхшээлтэй байлгаж, бүр хувцлалд, найз нөхөд, гар утасны хэрэглээ, ажил руугаа явах цагийг нь хүртэл хяндаг байсныг нь ээжид нь хэлж гэлтэй. Тэгээд ээж нь ихэндээ итгээгүй ч гэсэн дараа нь юу болоод байгааг очиж ээж мэднгээд шууд Стамбул хот руу явсан юм байна. Охин дээрээ ирээд уулзгаад Назааны нүрэн дээр хөхөрснийг нь хараад бүр маш ихээр уйлж охиноосоо надад ингээд үнэ илээ. Чамайг ингэсэн залуу нөгөө залуу ч мөн үү гэж асуугаад Назаан юу ч ярихгүй байжснаа. Тийм ээ ээжээ. Гэтэ би түүнийг орхиж чадахгүй. Тэр намайг ингээд ойлгодог ганц л хүн штэ гэж хэлсэн байгаа. Тухайн үед ээж нь охиноо дагуулж гэрлүүгээ авч явах нилээ үтсэн ч гэсэн тэгээ тухайн үед Назаан яваагүй гэж таарсан мөлий. Умууд дараагийн мэдүүлэхдээ бит хоёр ресторан орж хоол идэнгээ. Тэгээд гэлүүгээ алхаж харж явахдаа гүүрэн дээр төр маргалцсан. Тэгээд би урд нь алхаж явж байгаад эргээд харсан чинь түүнийг гүрний ажиллах дээр зогсож байгааг хараад гүйж очих гэж оролцсон ч тэр аль хэдийн унчсан гэж хэлсэн байгаа. Хамгийн хачирхалтай нь умууд мэдлүүлэг өгсөний дараа гарын үсгээ зурах гэж байтал аав нь түүн рүү залгасны дараа гарын үсгээ зурхаас татгалсан байгаа. Яагаад тэгсэн бэ гэхээр цагдаа нар Назааныг тэр орой архи уугаагүй байсныг цусны шинжилгээнээс олж тогтоосон. Тэгээд охины биеийн дээр газар чирсэн, цогсон гээд олон удаагийн хүч хэрэглэсэн шинж тэмдэг байсан. Тэгээд мөрдлөнгийн үед цагдаа нарын анхаарал нэлээд сул байсан. Тэгээд тухайн үед аав нь залгаад гарын үсэг зурулахын болиулсан маш сэжигтэй байсан ч цагдаа нар үүнийг нэлээд үйл ашигласан байдалтай хүлээж авсан. Хэргийн орчинд байсан бүх хяналтын камерыг бас бүрэн шалгаагүй юм байна. Тэгээ заримыг нь бүр чанар муу гэж тэмдэглээд эхний тайлангаар ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй гэд тэмдэглэжсэн байсан. Гэвч Назааны гэр бүлийн өмгөөлөгч өөрийн нүдээр бичлэгийг үүсгэхийг хүсч дахин шинжилгээ хийхэд гүүрний нэг камерт умууд Назаан хоёр гүүрлүү ингээд алхаж орж ирээд ингээд замдаа зогсоод 15 минутын турш маргалтаж умууд охиныг гараас татаж түлхэж байгаа мэт ингээд хөдөлгөөн хийгээд байсан. Тэгээд яг энэ хөдөлгөөн хийгдчихсэний яг дараагийн үйлдэл нь камерт харагдахгүй болсон юм байна. Тэгээд хэдэн секундын дараа охины хүчтэй газар унж байгаа нь камерт бичигдсэн юм байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд охины нүүр, эрүү, хамрын ясанд олон давхар хугарал илэрсэн. Биеийн ар хэсэгт 20 орчим гадны нөлөөгөөр үүссэн хөхрөлтэйсэн. Тэгээд Назааны хумснаас умуутын ДНХ олцсон юм байна. Энэ магадгүй охины түлхэхээс өмнө эсэргүүцэж өөрийг нь барих гэж оролдсон байх магадaltaй гэж үзсэн ч энэ нь шүүхэд юу ч ногтлохгүй гэж үзсэн юм байна. Хачирхалтай нь умуутын гар, цамд, гутлнаас нь олон төрлийн химийн бодис илэрсэн. Тэгээ шүүх эмнэлгээс тэтгэрийг ариутгагч бодис эмнэлгийн хэрэглээний усмал гэж тодорхойлсон. Гэтэ умуут түүнийгээ манай найз охин эмнэлэгт ажилладаг байсан болохоор тэр биз гэж тайлбарсан байна. За ингэжэтэл нэг гэрч гарч ирсэн. Гэрчийн нэрийг Мустафа Күсэ. За Мустафа дээр шөнө хандлоор машин жолоодож агаад нэг залууг ашхраад гүйж байгааг нь харангуйтай эхэндээ өөрлөнтэй ярих гэж байна гэж бодсон байгаа. Яг тэр мөчөд дээрээс нь нэг эмэгтэй яг машиныхаа нурд унчихсан. Тэгээд маш их цочирдон дээшээгээ харсан чинь дээр нь хинч байгаагүй, хинч хараагүй байсан. Тэгээд өнөөх орилж гүйжсэн залуу нь хурж ирээд охиныг тэврээд одоо миний хайртаа чи яагаад ингэж вэ гэж уйлж хашгирч байсан. Үүнийг харсан Мустафа шууд яаралтай тусламж дуудсан гэж мэдүүлсэн байгаа. Гэвч түүний мэдүүлгийг нотлох юм байхгүй, харааны өнцөг тодорхойгүй гэж үзсэн юм байна. За ингээд шүүх хурал дээр думут бид тэр шөнө зүгээр л хоол идсэн. Тэгээ бид архиусан дараа нь гүрэн дээр төр маргалтж байгаа би төрүүлээд өмнө алхаж исэн чинь эргээд хараад тэр гүрний хашлага дээр байсан. Тэгээ би түүн рүү гүйсэн ч гэсэн аль хэдийн ингээд унчихсан байсан гэж маш тайван бүр маш хит хитгэлтэйгээр хэлсэн юм байна. Тэгээ шүүх шинжилгээний дүгнэлт нь эргэлзээтэй биеийн шарах хугарлан ингээд өндөр уналтын улмаас үүссэн ч 8 метрийн өндрөөс унахад ийм хэмжээний гэмтэл авах боломж том баг гэж үзээд өмгөөлөгч нь дахин шинжилгээнд авахыг хүссэн. Тэгээ шинжээжээ дахиж шалгаад Назааны биед үүссэн гэмтэл дор хаяж 30 м өндрөөс унсантай тэнцэж байна. Харин Назааны унсангүүр ердөө газраас 8 м өндөрт байсан. Энэ нь Назааны биеийг газар унахаас өмнө аль хэдийн хүчтэй
цохигдсон, магадгүй гадны нөлөөний дараа унсан байж болзошгүй гэхэд умуутын өмгөөлөгч нь үүнийг няцаасан юм байна. Бүх нотлохоо гэрчийн мэдүүлэг шинжилгээний зөрүүтэй дүгнэлтүүдээс үндэслээд шүүх умуутыг буруутай гэх хангалттай нотлохоо байхгүй гэж үзсэн юм байна. Тиймээс ямар ч ял оноогоогүй харин хүнийг өөрийнхөө амийг хороохыг өдөөсөн хэрэгээр богино хугацааны хяналтанд байх нөхцөлтөөр суллсан. Бүр айрамд явах чагаа гэд бүр шүүхийн хяналтын жагсаалтаас ч гэсэн ингээд хасчихсан юм байна. Мэдээж охины гэр бүлийнхэн хэд удаа дахин шүүхэд хандсан боловч нотлох баримт хангалтгүй гэж үзсэн. Ингээд хэдэн сарын дараа Назаны ээж нөгөө умуутын айрамд явна гэсэн явдал нь одоо худлаа байсныг нь мэдээд хэвлэлт хандан камерын өмнө уйлж охиныхоо хэргийг бүр ингээд нэгэнгүү дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэгээд энэ мэдээ Туркийн телевизүүдээр цацагдаад маш олон хүнд хүрч олон нийтийн дуу хоолой болж чадсан. Тэгээ олон нийт нэлээд хүчтэй дууга хүргэж тэгээ жагсаал гаргаад үүнээс нь болоод хэрэг дахин зохиогдож 2019 оны сүүлчээр Стамбулын прокурорын газар дахин шалгалт явуулсан ч дахиад л одоо шинэ нотлох баримт байхгүй гэд хэрэг дахин хаагдсан. Гэвч олон нийт эсэргүүцсэн хэвээрээ бүр нийгмийн сүлжээнд Назаны төлөө шударга ёс гэсэн хаштаг бүр тренд болоод мянган хүн түн төлөө дуурсан. Тэгээ хүмүүсийн шийдвэр эцэслэгдсэн хэдий ч одоо гомдлын өсөлт дахин дээд чатанд хүрч бүр дэлхийн эмэгтэйчүүд эрхэм байгууллагт энэ хэргийг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн жишээ болгож тэмдэглэж авсан юм байна. За ингээд Назаны гэр бүлийнхэн маш их гомдолтой, гашуудалтай өдөр хоногийг өнгөрөөж одоо ч гэсэн охиныхоо өрөөнийх нь бүх юмыг ингээд хаялгүй яг хэвээр нь байлгадаг юм байна. Харин умууд суллагдсанаас хойш Стамбулд амьдран сууж 2 жилийн дараа бүр өөр хүнтэй сүү тавьсан байгаа. Тэгээд умууд бүх сошиал медиа хаягнуудаа хаагаад чимээгүй амьдарч байгаа гэдэг ч энэ хэрэг их шуугуулж исэн болохоор хүмүүс түүний царай болон нэрийг нь ерөөсөн мартаагүй. Тэгээд хүмүүс түүнийг гудамжинд харангуйтаа тэр шүн түүнийг алсан хүн энэ л ээж таараа гэх мэтэр айгүй их ярьж шивнэлдэг юм бэлээ. За ингээд шийдэгдсэн гэж нэрлэгдсэн ч үнэн нь хизээж шийдэгдэг үү гэж яригддаг Назан охины хэргийн талаар та бүхэндээ ярьж өглөө. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож байгаагаа сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд дөнгөж эхлүүлж байгаа сувг болохоор та бүхний дэмжлэг маш хэрэгтэй байгаа шүү. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.